мэдрэлийн систем талаас хэдүүлээ энэ травма яаж хүний бие дээр илэрдэг вэ гэдгийг яриа. Тэрийг ярихаас өмнө травма гэж юу вэ гэдгийг хэлчихье гэж бодлоо. Сэтгэлийн шок шарах гэдэг болохоор бие сэтгэл оюун чинь дийлхийн аргагүй тийм хүчтэй мэдрэмж хүчтэй одоо тэрийгэ боловсруулж биеэрээ гаргаж чадаагүй гацчихсан энэ хэрэг. Таны дотор нэг талаараа ингэж биднэрт аюултай зүйл тохиолдоход амьсгалаа барьцдаг тий. Тэгэхээр амьсгал талаас амьсгалаа төгчсөн байгаа байдлах нь шүү дээ. Өөрийгөө бариад амьсгаагаа бариад ингэж амьдраад байгаа чинь нэг талаараа травматыг шинж тэмдэг гэж болох нь. Тэгэхээр травма гэдэг бол таны амьдралд тохиолдсон ямар үйл явдлаас болоод хин нэгний магадгүй ээж аваар ч юм уу айсан байж болно шүү дээ. Хүчтэй айдас, хүчтэй сэтгэл хөдлөлүүд мэдрэгдээд тэр хүчтэй мэдрэмжүүдийг процесс хийж буюу боловсруулж ойлгож ухаарч гаргах часан. Учираас энэ нь ингээд таны бид травма болоод би сэтгэл оюунд чинь травма болоод байдаг байна.